За та бүхэндээ глютенгүй high proteinтай талхыг яаж Thermomix-ээр хийхийг үзүүлж байна. За эхлээд Thermomix-ийнхаа cookie dough app руу ороод protein гэж бичгээд протеинтэй бүх рецепинуудыг харуулна. Тэндээс талхаа сонгоод cook today гэдээ арчих юм бол энэ машин дээр очичдаг. За ингээд хамгийн ихний ээлжинд талхныхаа савыг тасалж baking paper нааж бэлдээд тэгээд талхаа хийж эхэлнэ. За талхны маань орцсон болохоор 70 г оливын тоос, 80 г macadamia nuts, 150 г almond meal би болохоор almond meal-ийг Thermomix машинаараа хийсэн байгаа. За тэгээд 1 tablespoon black sesame seed, 1 tablespoon flaxseed, 1 tablespoon chia seed, 1 teaspoon bicarbonate soda, 25 г coconut flour, тэгээд 6 өндөг, 1 том халбаг, зүгийн бол 1 халбаг apple cider vinegar, тэгээд жоохон давс, тэгээд дээр нь болохоор pumpkin үр хийж юм. За энэ одоогийн байдлаар болохоор энэ чи одоо almond meal буюу almond самарны гурилыг Thermomix-аараа хийж үзүүлж байна. Almond самрын гурил маань өөрөө глютенгүй гурил гэдэг ангилалд ордог. Тэгээд глютен идэггүй тийм эрүүл мэндийн асуудалтай хүмүүс байх юм бол өөрсдөө ингээд ямар ч төрлийн гурилыг Thermomix-ээр хийж хүнсэндээ хэрэглэх боломжтой байгаа. Энэ болохоор айгүй амархан. За ингээд Thermomix-ээр цагаад харуулад, тооны хурдыг тааруулаад тэгээд ингээд юугаар илтчихдэг. Самрын гурил, будааны гурил гэмчлэг янз бүрийн гурилыг Thermomix-ээр хийх боломжтой. За одоо ингээд самрынхаа гурилыг хийгээд бэлэн болгож байна. Үүний дараагаар би болохоор бас coconut flour надад байхгүйсэн. Тийм болохоор би coconut flakes ашиглаад тэгээд coconut flour хийгээд бас хийсэн байгаа. Одоо тэгэхээр нэг хаалгана. За энэ almond meal буюу almond-ны гурил маань бэлэн болсон байна. Энэ харагдаж байна. За эндээс эхлээд одоо талхныхаа бүх орцнуудыг Thermomix-ийнхаа боолнд хийгээд тэгээд бүгднийг дөрвийн хурдаар утгаад тэгээд бэлэн болсон талхныхаа савнд хийгээд шарх шүгэндээ хийж байгаа. За энэ болохоор macadamia nuts хийж байна. Macadamia nuts-ыг бас өөрөө хийгээд тэгээд бас macadamia nuts-ны гурилыг хийж болно. Гэтэ надад болохоор бэлэн ийм нэг самарны нэрийг мэдэхгүй байна. Ийм самарны гурил байсан. Би болохоор шууд тэрийг ашигласан. Тэгээд тэр самар хийдэг хэсгийг skip гэдээ арчиж болдог. Тэр хэсгийг алгасаад тэгээд дараагийнхаа урцыг хийж байна. За одоо энэ ч болохоор түрүүнийхээ бэлдсэн almond самарны гурил болон coconut-ныхаа гурилыг хийж байна. Энэ ч оливын тосоо нэмж байна. Оливын тос 70 г орж байгаа. Macadamia nuts болохоор 80 г. Almond-ны гурил болохоор 150 г. Энэ болохоор дандаа самрын гурилаар хийсэн. Самар маань өөрөө уурганы агуулмж өндөртэй. Тийм болохоор одоо жимд явж байгаа тэгээ булчингийн масаа нэмж байгаа хүмүүсийн талхыг хийж идэх юм бол эрүүл ямар ч химийн байдс ороогүй. Хийхэд айгүй амархан тэгээд идэхэд нөгөө гой зөөлхөн амттай ийм гой талх болж байгаа. Тэгээ уурганы агуулмж өндөртэй болохоор ер нь бол хоолыг орлогоц хэмжээний өндөр уурганы агуулмжтай 6 ширхэг өндөг орсон байгаа.
За ингээд нэг халбаг flaxseed, нэг халбаг sesame seed, chia seed гэдэг ийм өрнүүдийг нэг том халбагнуудаар бүгднийг хийж байгаа. Thermomix машиныг ашиглахад айгүй амархан бүх үйлдэлийг ингээд нэг бүрчлэн дэлгэцэн дээр хийгээд тэгээд орцоо хийчээд тэр чигсаалтнаас нь ногоон төвчлөрүүдийн дараад яваад идэг. Дээрэс нь өөрөө энэ орцыг бол орлуулж болно. Жишээ нь зүгийн болон дургүй хүн байх юм бол maple syrup гэдэг юм уу те. Одоо энэ дээр бол жишээ нь black sesame seed гэдгсэн хар өнгийн sesame seed надад байхгүй. Би болохоор зүгээр цагаанаар орлуулад хийсэн байгаа. Гэх мэтчлэн өөрийнхөө дуртай орцыг солиод хийх боломжтой. Бүх юм өөрөө тохируулаад хийгээд авах боломжтой. Хэрэглэхэд маш энгийн. Энэ машин маань өөрөө герман машин. Тэгээд Thermomix машиныг авсан тохиолдолд 2 жилийн баталгаатай дагалдаж ирдэг. Төлбөрийн янз бүрийн нөхцөл байгаа. За энд нь болохоор Afterpay буюу 4% төлдөг. Төлбөрийн нөхцөл мөн дээрээс нь хам гээд аппликейшнийг ашиглаад төлбөрөө 2 жил хугацаагаар 7 хоногоор төлөөд явах боломжтой. Ойролцоогоор яг тодорхой үнийн сайн санахгүй нь яг ойролцоогоор болох юм бол $7.20 төлөөд яваад авах боломжтой. Энэ хам нь болохоор ямар ч хүүгүй тийм app байгаа. Дээрээс нь консалтант болоод хэрвээ чи Thermomix-ыг 2 сарын хугацаанд 6 Thermomix зарах юм бол Thermomix-ийн үнэгүй авах боломжтой. Хэрвээ чи консалтант болохыг хүсэх юм бол надтай холбогдоод эдлэгрэнгүй мэдээллийг авч болно. За ингээд глютенгүй талхныхаа бүх орцнуудыг хийгээд дуусч байна. Сүүлийн орц зүгийн бал, давс, apple cider vinegar буюу алимны цуу энэ гурыгаа хийгээд тэгээд Thermomix маань өөрөө цаанаасаа програмчлагдсан байгаа. Тэр програмчлагдсан хурд болон цаг хугацааныхын дагуу төвчөн дээрээ дараад тэгээд Thermomix маань өөрөө зурмгаа бэлдээд чамд бэлэн болгоод өгнө. За ингээд авсаа хийгээд алимныхаа цуг хийж байна. Түрүүн хэлсэнчлэн за одоо ингээд таглаа тавь гэдэг Thermomix маань зургаар харуулж байна. Таглаа тавиад next гэдэг батанд дарахад дараагийнх нь үлд нь харагдана. Ингээд програмчлагдсныхаа дагуу 5 секунд 4 хурдаар зурмыг зураад бэлэн болгож байна. За ингээд дуусчингууд Thermomix маань өөрөө дуу дуурайд, аларм дуурайд тэгээд зогсдог. За ингээд зураг маань энэ чи бэлэн болсон харагдчихээн. Зурмаа самдаа хийгээд шаргал шүгээгээ 160 градусын хэмнэлд халаагаад бэлдсэн байгаа. Шаргал шүгээндээ хийгээд 45-аас 50 минутын хугацаанд чигнэ. За энд харагдаж байгаачлан Thermomix маань өөрөө бас алармтай. Тэгээ энэ дээр болохоор 50 минутын алармыг тавьчаад энэ хоорондоо Thermomix-ийг угаах хэсэг харагдаж байна. Thermomix маань бас өөрийгөө угаадаг функшнтэй. Thermomix-тэй ус хийгээд аяг тавг угаадаг шингэнээ хийгээд энд харуулж байгаачлан Thermomix-ийнхаа боолыг тавиад функшн руу ороод Prickling гэдэг дээр нь дараад ингээд Thermomix-ээ угаачнаа. Ингээ 2 минутын дотор Thermomix угаана. За ингээд манай талх маань энэ бэлэн болсон харагдаж байна. Шаргал шүгээндээ хийхээсээ өмнө pumpkin seed буюу хулууны үрийг дээгүүр цацаад ингээ хийхээр ийм сайхан өнгө зөмжтэй ийм талхалсан байна.